The Last of Us-ийн 4 дахь анги Day 1 Seattle дахь эхний өдөр гэдэг анги бол үнэхээр супер анги байлаа. За энэ анги цуврал маань бол одоо анги ирэх тусам явн чангарна гэдэг шиг. Яг мэдээж нэг дор production шууд яваад дуусчихсан юм гаргаж байгааг мэдж байгаа. Гэхдээ л анги ирэх тусам улам сайжирч анги ирэх тусам улам дөрүүдээ мундаг гаргаж үзүүлж мэдрүүлж production сайжирж энэ ертөнцийн улам мундаг тэлж шаардлагатай үед энэ ертөнцид амьдарч байгаа хүмүүс энэ ертөнцийн өөрөө за хүмүүсийн ертөнц өөрөө ямар муухай харгас бүдүүлэг заваа новшин одоо талцдаг хуваалцдаг бид болон тэд би болон чи болдог тийм ээ ирээдүй гэдэг зүйлийг одоо үгүй хийдэг үхэл гэдэг зүйл ерөөсөө юу ч биш те хүний амь гэдэг юу ч биш болчихсон юм гэдгийг улам харуулж мэдрүүлж чадж гэн үнэхээр мундаг байна саний эпизод үнэхээр супер байлаа. Jeffrey Wright жүжигчин Jeffrey Wright ямар мундаг жүжигчин бэ те зүгээр аль хэдийн мундаг жүжигчин гэдэг мэддэг биш байсан ч гэсэн эхний одоо хэсэг дээр 11 жилийн өмнө болж байгаа гэдэг хэсэг дээр орж ирээл шууд тэр сценыг өөртөө татчих байгаа. Яг тэр дүр ингээд дуу бахтай үг хэлж байгаа шууд жинтэй тэгээ болж байгаа үйл явдал нь шууд амар surprising тэг ингээд гинтийн билээ гэсэн эргэлттэй сцен тэг найруулга зохиолын хувьд бол тэгээ тэр сцен яг хизээ болж байгаа нь эхэндээ ойлгомжгүй гарч агаад үндсэн opening титр одоо нээлтийн титр opening title явсны дараа 11 жилийн дараа гээд одоогийн үйл явдлаар явж байгаа. Өөрөөр хэлбэл тэр нь 11 жилийн өмнө байсан гэдэг юм дараа нь хэлж байгаа нээс зөв найруулгын шийдэл бол байлаа. Тэгээ мэдээж Jeffrey Wright жүжигчин бол одоо Isaac гэж дүрдээ өөрөө видео тоглоом дээр бол энэ дүрдээ тоглож одоо дуус өөрөө одоо зүгээр дуу оруулж биш ерөөсөө тоглосон юм байгаа. Тэгээд яг тоглоомноос бол одоо яг дүрдээ тоглоомнор тогсон дүрдээ яг өөрөө тоглож байгаа зорын ганц хүн байгаа. Тэгээд яг нас биега бүх юм талаасаа яг таарж байгаа учраас мань хүн бол тоглож таарсан. Тэр бол айгу гоё шийдлээлээ. За тэгээ энэ ангийн найруулагчаар Kate Herron гэж мундаг уран бүтээлч бол англи уран бүтээлч ажилласан залуухан 36 7 настай уран бүтээлч. За мань хүний хувьд бол одоо гол өмнөх хийсэн бүтээл бол Loki цувралын эхний бүлэг дээр зохиолчоор ажиллаж, шоураннераар ажиллаж бол одоо найруулагчаар ажиллаж одоо хүмүүст бол хүргэсэн мэдээж Loki-гийн эхний сизон маш өндөр үнэлгээтэй юм бүтээл болсон шүү дээ. Тэгээд Last of Us дээр бол энэ ангийг ямар ч байсан найрууллаа. За тэгээд энэ ангийн гол хоёр story мэдээж юунд байжгаад Федрад байжгаад Федра ч өөртөө амар фашист балиар заваа нөхдүүд болонгууд Федра надаас урвсан гэдэг юм одоо Федра яг ideology үзэл бодлын хувьд одоо ёс зүйн хувьд байх ёстой зүйлээс урвсан гэдэг утгаар мань хүн тэнчнээс урвж бол одоо Wolf нэгдэж байгаа шүү дээ. Ер нь бол би WLF те. Гэтэл 11 жилийн дараа мань хүн өөрөө тэр болцсон байж байгаа гэдэг нь маш сонирхолтой. Одоо юм хэрцгий хүн төгтөд болсон байж байгаа гэдэг сонирхолтой. За тэгээд энэ ертөнцид бол нэг зүгээр зөв тал нэг одоо буруу тал хохирогч гэмтэй гэдэг тал гэж байх нь ховор гэдгийг бас ингээд харуулж байгаа нь сонирхолтой. Одоо өмнөх анги дээр бол тэр нөгөө ийм сорвтой нөхдүүд байсан шүү дээ. Тэгээд ингээд нэг юм гим зэмгүй нөхдүүд явж байгаа юм шиг харуулсан. За тэгээд тэд нарыг бол одоо энэ Wolf-ийн нөхдүүд бол алсан хэцгийгээр алсан гэдэг ойлголтыг бол хүүхд мөхтөд алсан гэдэг ойлголтыг бол бид нарт өгж байгаа. За тэр нь үнэн болж таарж байгаа. Гэхдээ зөврүүлээд тэрийг өмөрхгүй мөртлөө зөврүүлээд нөгөө хэд бас ямар амар одоо хэргийг одоо харгас заваа нөхдүүд гэдэг нь бас харуулж байгаа байхгүй. Тэр Wolf-ийн нөхдүүдийг тэнцэн амьдран дүүжлээд гэж мэдсэн онгойлгочихсан амар юм болцсон байж байгаа тийм. Тэгэхээр нэгнийх нь хийсэн одоо юу үйлдэл хохируулсан үйлдэл ер нь амьдрал дээр тийм байдаг те. Нэг нь нөгөөдөө учруулсан хохирол, аллах, хэдлэг, violence. Тэгээ violence-ыг монголоор зүгээр дан хүчирхийлэл гэдэг. Бас яг хүчирхийлэл гэдэг дангаараа бас яг орчуулагдахгүй бол байгаад байгаа юм л да. Юун дээр бол болирдол төр хүч хэрэглэх явдал, догшин явдал, уур хилэн доромжлох хүчирхийлэл, албатлаг хүч гэж байгаа юм л да. За яг эднэрийг ингээл нэг юм нийлүүлсэн юм болч те. Violence гэдгээр нь л ярьчих. Тэгээд яг violence гэдэг зүйл өөрөө цикл байхгүй тий. Нэг юмны violence нөгөө юмны хохирогч байгаа. Тэр хохирогч нь өшөө авалт гэдэг зүйлээс эсвэл одоо юу гэдэг юм хохирох гэдэг зүйлээс хагацл өвчин одоо биш юм нэг юм сэтгэлийн шарах гэдэг зүйлээс буцаагаад тэр нь одоо хүчирхийллийн violence болох боломжтой. Өөрөөр хэлбэл та одоо анзаарах юм бол түүхэнд
гэмт хэрэг хийсэн, хүнд гэмт хэрэг хийсэн, албаар гэмт хэрэг хийсэн, олон хүний аминд хүрсэн их тийм төрлийн хүмүүс одоо зурлалуурчин байдаг юм уу, одоо диктатор болоо явчихдаг юм уу те. Их асуудалтай тийм хүмүүс, хүний аминд хүрсэн, олон хүнийг хохироосон тийм хүмүүс өөрсдөө хохирогч хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүсийн бурууг ерөөсөө үүсгэж байгаадаа биш. Гэхдээ их нөхцөлж байна. Гэхдээ нэг inherently evil гэдэг анханасаа evil хүн гэж байдаг л да. Гэхдээ зүгээр тийм нөхцөл их байдаг. Өөрөөр хэлбэл хүний хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа үйлдэл бусдад хүргэж байгаа одоо зүйл бол орчноос маш их нөлөөлдөг гэсэн үг. Яг гоо ганц заавал драма байх албагүй, ганц заавал их эцэг ч юм орчинд хувь нийгэм соёл байх албагүй. Гэхдээ ямар нэг байдлаар орчин сусан зүйл нөлөөлөх нь их байдаг гэсэн үг тийм. Тэр бол одоо өөрөө ингэ цикл болчдөг. Тийм ингээл миний хогсон зүйл бусдад хохирогч одоо би нэг зүйлээс хогсон бол бусдад ингээд бусдыг хохироодаг. Ингээд нэг юм бэлэр заваан зүйл violence болоо өөрөө дуусахгүй цикл юм аа. За өршөө авалт гэдэг ямар бэлэр зүйл вэ гэдгийг юусэн чи харуулж байгаа. Яг мэдээж би өнгөрсөн анги дээр л ярьжсэн те айгу сонирхолтой хоёр өнцгөө Jackson-ийнхаа ингээд бүгд хурал хийгээд те. Тин чи ингээд бид нар тэр хүмүүсийг өшөөх хэвээр бид нар өшөө авалтыг сонгож болохгүй. Тэгээ бид нар өшөөх хэвээр ингээд тэр бол илүү одоо өндөр зам юм аа. Тэр бол илүү зөв зам юм аа гэдгийг бол нэг хүн Carlyle гэдэг дүрсэн. Гэхдээ set хэлэхтэй болохоор одоо бидний ингээд дуртай нэрэд биднээс алаад ингээд яваад байх юм уу? Бид нар ч өөрсдөө хамгаалах хэрэгтэй юм шиг. Бидний нэгийг ингээд алчлаа шүү дээ. Тэгээ нийт нэгэн төлөө нэг нь нийтийн төлөө байх хэрэгтэй шүү гэдэг ч. Тэгээ хоёуланд нь байж болох point байгаа байхгүй. Тэгээ би бол дундуур нь болоод байна л да. Юу вэ гэхээр өшөөхөн зөв үү? Өшөө авалт гэдэг зүйл хизээч зөв зүйлд хүрэхгүй. Тэгээ өшөө авалт гэдэг зүйл хизээд ерөөсөө цикл дуусахгүй цикл яваалаа өшөө авалт нь дуусах эцсийн цэгтээ очиод амгалан тайван голох цэг гэсэн зүйл хүн төрөлхтний түүхэнд өшөө авалтын түүхэнд violence-ийн түүхэнд байхгүй. Харин сетийн хэлж байгаатай санал нийлж болох зүйл нь мэдээж хамгаалах гэдэг утгаар community-га тосгоноо хамгаалах гэдэг утгаар дуртай нэрэд ингээ алчиж болно гэсэн үг шээ. Бид нар тэрэнд мессеж хүргэх ёстой гэдэг бол зөв мэдээж те. Тэр чи яг ийм ертөнцид амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол дуртай нэлээд ингээд байж бас болохгүй. Тэгэхээр тэр сэдв бол бас үргэлжилсээр энэ анги дээр бол тийм. За тэгээд Дина хин хоёр, Эли хоёр. За Дина Эли хоёрын сторин дээр энэ ангид бол хид хидэн маш гой зүйлүүд болсон. За мэдээж хүнд зүйлүүдийг бас тэнцээ туулж байгаа. Тэгээд айгүй гой зүйл нь юу юм бэ? Нөгөө нэг гитартай хэсэг take on me дуулдаг. Аха хамтлагийн take on me дуулдаг хэсэг. За тэр тоглоом дээр яг өнгөрсөн 2 дахь стрим дээр бол яг тэр хэсгийг бол тоглосон. Тэр хэсгийг маш гоё хийсэн байсан. Тэгээд Bella Ramsey өөрөө бас одоо гитар тоглодог юм байлээ аль хэдийн. Тэгээд дууг нь бол сурж байгаад ингээд дуулаад бас гитараар тоглосон. За тэгээд тэр хэсэг дээр энэ шоун дээр би бүр ингээ бодсон ч одоо гэж Isabella Merced-ийг ярмаар байна. Bella Ramsey үнэхээр мундаг байгаа. Тэрнээр нэмээд Isabella Merced-ийн цувралыг үнэхээр авч явж байна. Ганцаараа жирж ийн гэж хэлж болохгүй мэдээж Joel Pedro Pascal мундаг байсан. Tommy Gabriello мундаг байсан. Ингээд Bella Ramsey бол Eli би үнэхээр мундаг байгаа гэж хэлмээр байна. Анги болгон би магтмаар байгаа. Гэхдээ sorry. Гэхдээ Isabella Merced энэ цуврал дээр одоо нэр үнэхээр тодорхой хэмжээний жинг авч явж байна. Одоо энэ ангиас өмнөх ангиас тодорхой хэмжээнд. Гэхдээ яг үнэндээ энэ ангиас эхлээд энэ цуврал бол яг Eli Joel хоёрын цуврал байхад тусаад яг энэ ангиас Dina Eli хоёрын одоо цуврал адал явдал болж эхэлж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр Динагийн дүр өөрөө маш их чин авч явах хэрэгтэй болно. Маш их ачааг уурах хэрэгтэй болно тий. Зохиол авдал явдал өрнө сэтгэл хөдлөл романс одоо бүх талаас survival action амьд үлдэх action. Тэнгүүт бүгдэн дээр нь чадхаас илүү бүр давуулан биелүүлж байна гэж би хэлмээр байна. Isabella Merced олон бүтээлүүдэд олон дүр бүтээсээр ирсэн карьер мундаг өсөж явж ирсэн. Гэхдээ энэ дээр бол яг өөрийнхөө жинхэнэ жүжиглэлтийн одоо далаацаа Монгол үг хэлсэн шүү. Range биш далаацаа харуулж болол чадж ийн гэж хэлмээр байна. Isabella Merced үнэхээр гоё байсан. Тэр яг ингээд take on me дуулж байгаа хэсэг нь гоё хийсэн байсан. Тэр хэсэг дээр яг ингээд эхлээд ингээ хартан зогсчээ тэдсэн чи зүгээр үргэлжлэл гээд тэгээ ингээ тэр зогсож байгаа нь амар гоё. Тэгээ ирээд ингээд сууж байгаа бүр яг ингээ тэр хэсэг дээр
би энэ хүнд хайртай юм байна гэдгээ ухаарж байгаа байхгүй. Нэгдүгээр дурлж байгаа. Яг хоёр зүйл зэрэг байна. Яг Бела тэр хэсэг Бела биш Элид тэр хэсэг дурлж байгаа, нэмж дурлж байгаа. Дээрээс нь энэ хүнд би хайртай байна гэдгээ ухаарж байгаа. Тэгээ тэрийг яг мэдэрч болохоор тэгж мундаг жүжиглж ингэж нүдэрээ инээмсэглэлээрээ биеийнхаа хилэмжээр ингэж үжсэн. Үнэхээр гоё юусэн тэр хэсэг хөрөө. Үнэхээр мундаг гоё хийсэн байсан. Амар хайр өргөсөн хэсэг болвол байсан. За тэгээ яг мэдээч тэнчнээс дараа нөгөө нэг нөхдүүдээс тэр нөгөө нэг гиз мицэн хугацаа амар хүн нөхдүүдээс цухтааж явж байгаад баган хуурсан нөхдүүдтэй тараа цухтаагаад тэр хэсгийн акшн бол гоё байсан. Тэр акшн хэсэг дээр одоо нөгөө нэг цувралын эпизод болгоно Inside the Episode гэдэг юм жижиг мини докюментари баримтат кино YouTube дээр ороо явж байгаа шүү дээ. Тэрийг үзээд яваарай гэж зөвлөмөр нэг 5-10 минутын яг тухайн ангийн одоо сэдв хийцийн талаар ярьж байгаа. Тэрэн дээр тэр VFX артист те production designer болон одоо stunt хийсэн одоо хүмүүс бол хамтарч ажиллах амжилсан талаар ярьснаас айгу гоё байсан. Одоо тэнцээ ингээд practic effectтэй stunt одоо нөө за стандарт нэрчи би одоо үг болгоно орчуулахаар стантын ингээд жүжигчтэй байж байгаа тий. Тэдний баг дээр VFX нь яаж нэмж өгөх вэ? Яаж одоо practical 100% practical 100% явах одоо аль болох practical эцсийн бүтээл дээр харагдуулах тэр VFX нь яаж нуугдах вэ? Тий VFX-ийн чинь visual effect-ийн гол зорилго чинь мэддэхгүй байх нь жинхэнэ юм шиг санагдах нь шүү дээ тий. Бид нар одоо юу гэдэг энэ заавар улаан цай Transformers oil компьютер гэдэг мэдж байгаа л болохоос жишээ нь Дэвид Финчерийн кинон дээр жишээ нь Дэвид Финчерийн Zodiac дээр ямар их CGI одоо VFX shot оруулсан бэ гэдгийг жишээ нь YouTube видеонууд байгаа тэрийг үзэх юм бол вау гэмээр юм байдаг те. Тэр чинь өөр компьютер эффект чинь зөвхөн энэ заавар одоо Transformers уудаг юу гэдгийг зомби биш гэдгийг бас тэн чинь онцолж болон за энэ нөхцөлд бол мэдээж зомби буюу хувирс нөхдөд байсан л та. Гэхдээ VFX мэддэхгүй байна гэдэг чинь өөрөө амжилт нь баггүй тий. Тэгээ тэрийг бол энэ ч бас онцолж хэлмээр байна. Хийц бол гоё байсан. Тэгээ тоглоомныхоо элементүүдийг бас айгу гоё оруулж өгч байгаа гоё байсан л та. Одоо тэг ингээл сонсдог. Тэгээ Динатын чи ингээл сонсоол ингээл тэгээ тэр чи аюулыг мэдрүүлж байгаа байхгүй тий. Ингээл нэг байвал гайгу хоёр байвал аргалчин 3 shit 4 what the fuck 5 за яана гэлдэг тэгсэн чинь юу бүргэд өргөөл хэлдэг тий. Тэр хэсэг бол гоё байсан. Тэгээ энийг бидэд Retrocast дээр анги болгон дээр үзэж байгаа. Тэгээд яг том дэлгэцээр том саунд системтэй ингээ олоолаа үзэхэд амар байхгүй яг ингээл 4 гээл ингээл 5 болол ингээл дөргөөл нүргэлээл ингээл хэлэнгүүт саунд ингээл мэрэгдэл эхэлж байгаа шүү дээ. Тэгмээд shit юм бүр амар олон байгаа юм биш үү гэдэг ойлголтыг өгж байгаа. Тэгээд нэг өдөр болгон үзэж байгаа шүү. Ирж үзээрээ 730 минутаас явж байгаа. Амар гоё шагналууд өгж байгаа. Гоё хөтөлбөр тоглоомнууд явж байгаа. Activity явж байгаа. Дуусаад амар гоё дэлгэрэнгүй ярилцж байгаа. Ирж үзээрээ ямар нэг үн төлбөр такс байхгүй шүү. Тэгээд ирж үзээрээ тэнцэнс гоё хоолоо авч идээд юуны Red Rock Castle-ийн хамт олноос гаргаж байгаа тусгай Last of Us-ийн фэнүүдэд зориулсан гоё мөхтэй юм зөвхөн коктейлга тэрийг авч уунга хамт үзээрээ нэг дээр одоо 3 ангиуд л үйлдэлсэн шүү. Мэдээлэл авах гэсэн Instagram дээр Rusty Ryan 7 эсвэл Facebook дээр Rusty Talks гэдээ байгаа. Дагаараа тэгээд Red Rock Castle-ийн хамт олонд бас баярлалаа. Та Red Rock Castle-ийн Facebook, Instagram хуудсыг ч гэсэн дагаад бас юу ягаараа мэдээлэл аваараа Red Rock Castle-д бол одоо юу яаж байгаа учраас дулаарж байгаа учраас нөгөө парк ч гоё нөгөө нууран дээр усаа хийцэн айгуу гоё болсон байлаа. Одоо ингээл үзэрт очиход айгуу гоё. Тэгээ өдөрч мэдээж 730 минутаас хөтөлбөр эхэлж байгаа учраас хүмүүс ажил хичээлээ тараад ирэх бас боломжийн цаг тэгээ очиод гоё оройны хоолоо идэнгээ үзэх боломжтой. Шар арайг уунгаа үзэх боломжтой. Тэгээд дуусаад гараад ирэхэд цагаагаар айгуу гоё. Тэгээ энэ чи парк ингээ гэрэл асчихсан. Нууран одоо ингээ устаа болчихсон. Үнэхээр гоё байлээ шүү. Тэгээд Red Rock Castle холбогдох өсөл 7714 9191 гэсэн дугаараар холбогдоорой. Тэгээ тийм парк дээр Red Rock Castle-ийн хамт олондоо рестораны хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. The Last of Us-ыг week to week-тэй анги болгоныг үзэх хамт үзэх үйл ажиллагаа тэгээд review хийх энэ контент энэ бүхнийг бол одоо хамтарч дэмжиж ажиллаж байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ эпизод дээр Дина тэр хоёрын тэр survival гоё байсан. За тэрний дараа мэдээж тэр survival донд ингээ урдуур нь шууд instinct дээр те шууд ингээ гараа урдуур нэгэ хазуулж байгаа. Яг тэр мөчөд за Элигийн хувьд бид нар иммуныг мэдж байгаа ч гэсэн Динагийн хувьд шууд өхөлт барж байгаа. Яг тэр мөчөд ингээ өөрөө өхөлтөй нүр тулцсан байсан ч гэсэн Эли урдууран гараа игээл хацуулахад шууд Элиг Эли өгчлээ. Эли ингээ дуусчлаа. Хамгийн амир нь би түүнийг дуусгах ёстой гэдэг юм шууд ухаарж байгаа. Тэгээд тэр хэсгийг бол үнэхээр мундаг хийсэн байсан. Би тэр хүртэл тоглоомыг тоглоогүй байгаа. Тэр хэсэг үнэхээр мундаг хийсэн байсан. Тэр хоёр жүжигчин маань ямар мундаг юм бэ? Тэр хоёр хоорондын chemistry яг юм
хөөрхөн харилцаа, найзуудын харилцаа хүртэл дараа нь романтик харилцаа, sexual харилцаа бие хилэмжээрээ татагдж байгаа бие биедээ те дараа нь яг тэрний арай дараа нь болж байгаа. Тэгээ энэ айдас гэдэг зүйл хайртай хүмүүстэй романтикли гэлтгүү зүгээр л бие биений хүн гэдэг утгаар нь хайрладаг хүндэлдэг хүмүүс ийм аюултай зүйл тулгараад ингээ үхэлтэй нүрт болцоод ямар ах вэ? Энийг Эли өөрөө season 1 дээр туусныг бид нар мэдж анх тэр хазуулдаг юм тийм ээ анх одоо иммун буюу одоо юуг гэдгээ урах боломжгүй гэдгийг мэдсэн тэр ямар муухай сэтгэл өвдмөр хүнд хэцүү мөч байла те тэр нөгөө нэг моол дотор найзтайгаа бас юм одоо өөрөө краштай байсан найзтайгаа явж байгаа те тэр хэсэг мэсгийг санагдуулж байгаа байхгүй юу энэ хэсэг бол яг энэ удаа байран солигдчихсон тэгээд бас тэнцээ энэ анги дээр маш сайн хийсэн нэг зүйл бол комедиг ямар сайн баланстай хийж чадаа вэ гэдэг. Яг эн чинь ингээд айгүй хүнд зүйлүүд болж байна. Маш за хайр, романс, секс, за тэнцээ ингээд хагцал, тэнцээ ингээд аюул, тэнцээ ингээд ямар амар хэрцгийлэл тийм ээ. Ийм олон аллах гэдэг. Ийм олон зүйлүүдийг ингээд туулж байгаа, үзүүлж байгаа, мэдрүүлж байгаа мөртлөө тэр дундаараа комедиг айгүй эвтэйхэн гоё оруулж чадсан байсан. Ялангуяа тэр Динагийн дүрээс гарч байгаа. Яг ганц Дина биш. Гэхдээ ялангуяа Динагийн дүрээс гарч байгаа. Тэр бол үнэхээр гоё байсан. Үнэхээр баланстай. Үнэхээр яаж тохиолчд сайн байна гэсэн үг л дээ. Бела тэр хоёрын хэсгүүдийг бол бүхэл төрлийн юмыг тууллаа штэ. Бүхэл төрлийн одоо мэдрэмжүүдийг, эмоцуудыг, аюулуудыг тийм нөхцөл байдлуудыг туулаа. Бүгдэн дээр нь энэ хоёр жүжигчин маань үнэхээр мундаг байна. Chemistry сайн байна, жүжигчд сайн байна, зохиолч сайн байна гэдэг, найруулга сайн байна гэдгийг харуулж байгаа. Тэгээд тэр одоо хэсэг дээр ингээд явж байгаад босч ирээд тэр нэг толгойн тэр нь ус тусаад босч ирсэн чинь мань хүн ингээд өө би зүгээр туцаа босч ирж шүү гэдэг тэгээ бодохгүй. Тэр нь амар гоё. Тэгээд тэнчнээс ингээд шууд амар драматик юм руу орж байгаа. Тэгээд тэр шилжилт нь үнэхээр гоё. Тэгээ ингээд зүгээр байгааг нь мэдчихээд би ингээд жимсэн болцсон байна гэдэг. Тэгээд шууд ингээд татагдаж байгаа. Тэр хэсэг мэсэг үнэхээр гоё. Яаж тэгэж гоё хийсэн. Тэр ер нь энэ хоёрын тэр ингээд хэсгүүдээр ингээд хазуулсан байдаг хэсгүүд эсвэл одоо ингээд тэр нөгөө жирэмсэн байна гэж байгаа. Тэгээд ингээд sexual хэсгүүд дотсонсож байгаа хэсгүүд. За тэрний дараагийн өглөөний хэсгүүд гэдэг ч юм уу. За тэгээд ингээд нэг жирэмсэн гэдэгтээ нүүр тулж байгаа ингээд гуруула хүүхтэй болж байгаа юм. Ингээд Джесси Джейкоб би дандаа Джесси Джейкоб гэж хойлоод байгаа. Джейкоб билүү Джесси билүү ятрагатай хойлоод байгаа. Sorry. Мэнгүй Джесси яхаа тэр гурав ингээд гуруула хүүхтэй болж байгаа юм болж байгаа гэд тэр хэсэг мэсэг амар инээдтэй хөөхөн гоё байгаа хгүй юу те. Тэгээ тэр жүжигчт нь юм хоорондын chemistryтэй биш те. Жүжигчт нь өөрсдөө энэ дүрүүдээ ингэж гоё гаргаж чадаагүй. Энэ нэг юм том тийнейжүүд байгаа хгүй 19 дөнгөж 19 18-с 20 тэл нөхдүүдийн л дүр. Яг манай Джесси бодвол ганц 2 3 ч юм ахалах те. Тийм дүрүүдийг яг ийм насан дээр явж байгаа жүжигчд ингэж сайн гаргаж байгаа амар баярлж байгаа. Тийм биш байсан бол яг энэ хэсгүүд бол магадгүй бүр илүү тэнэгч болж кринж ч юм уу те байж болох байсан. Гэхдээ тийгээгүй. За тэгээ энэ хоёр маань цаашаага бас юу болох вэ гэдэг сонирхолтой байна. Цаашаага одоо нөхцөлөд л шал өөр болсон жирэмснийг мэдэх тийм ээ. Одоо ингээ хамт хүүхэд өөрсдөө энэ чинь ингээд гинт ирээдүү гэдэг зүйл яригадад эхэлчихэж штэ. Джесси ч тэрэнд оролцоотой. Яг хос гэдэг утгаараа энэ хоёр байх ч гэсэн Джесси яг хүүхдийнх нь одоо аав гэдэг утгаар ч гэсэн бас оролцоотой болоо. Тэгээд I'm gonna be a dad гэдэг бас мангар хөөргөн байсан. Тэгээд тэр бол бас айгүй том өөржин ороод ирж байгаа л да. Цаашаа үржлэх үгүй гэдэг дээр тэгээд дараагийн превьюг харах юм бол тэр асуулт бас хിവэрэ үлдэж байгаа сонирхолтой. Бас санагдсан. Тэгээд тэр нөгөө нэг Seattle-аар явж ирсэн нөгөө нэг Pride flag харсан ингээд харсан магадгүй амар эрэг гараад байсан юм болов уу гэх тэрээс амар хөөрхөн тийм гоё тач байсан. За тэгээд Jeffrey Wright-тай дүр дээр тэр Wolfwood дээр нэг зүйлийг зүгээр мартсан байсан. Мань хүн тэр хэрцгийгэр хүн одоо хамлж байгаа тий тэр нөгөө нэг тэрүүгээрээ тэр нөгөө нэг өмнөх Федра шиг болцсон байна гэдэг би ярьсан зүгээр нэг зүйл дуртай гэсэн нөгөө нэг ингээд нөгөө хоол их дуртай байснаар ярьж байгаа ш тий тэр төмрөөр ингээд гарын түлж ингээд одоо юу яаж байгаа хамлж байгаа тий. Тэгээд тэр нь эрүүдэн шүүж байгаа. Тэрэн дээр зүгээр нэг юм бодогдоод инээд төрөхгүй. Инээдтэй хэсэг биш л дээ балиар заван хэсэг. Гэхдээ тэрэн дээр яг ингээ нөгөө гараа өрг гэдэг ингээ тэгээд гисэн чинь нөгөө манай Монголд байсан Монголын одоо улсын сургуулиуд улсын хувийн читэй сургуулиуд адилхандаа тэр үед ч дээ одоо гайгүй болсон байх гэж найдаж байна. Багш нар ингээ нөгөө хичээлээ хийгээгүй ч юм уу хоцорсон ч юм уу тань зүрхээр гараа өрг гэж байгаа төмөр шугамар дутдаг байсныг санчлаа. Тэгээ би бага ангита яг нэг хэсэг 24 дэх сургуульд байхад би
нэг юм ганцаараа ангидаа нэг юм төмөр шугамтай байсан нэг хэсэг. Тэгээ тэр өөрийнхөө төмөр шугамыг багштаа өгөөд өөрөө гараа цохилдаг байла. Цохилж байла. Тэр санаанд ороод тэгээ ялт инээ төрчихсөн. Тэгээ бас хэрцгий байсан юм шүү дээ. Сургууль муруулаас өстүүлээд гарч илж штэ ангиас наа үсэх хус гэх бас гэнг байсан. Тэр мөр санаанд ороод тэгээ нэг зүгээр тийм балер хүнцсийн дунд инээ төрөөд өнгөрсөн. Тэгээ энийг ч юм бас тэр үедээ биш ч гэсэн одоо бодоод инээт те. Anyway. Тэгээ энэ үрээд энэ ангир юу өндөрлий take on me-тэй хэсэг айгүй сэтгэл хөдлөсөн хайр хүргэсэн инээд хүргэсэн аюул мэдрүүлсэн балер хэрцгий зүйлийг гаргасан үнэхээр бүх төрлийн зүйлийг гаргасан production design ямар ч зүгтээ үнэхээр мундаг анги байла тэгээд өнөөдрийн анги review-тэй хамтайсан бүгдээрэн баярлаа нэгд өдөр 7 цаг 30 минутаас хүүхдийн паркын Red Rock Castle ресторанд бол цай зэнийг дуртай тэр ресторанд бол цуглаж үзэж байгаа шүү тэгээд Red Rock Castle-ийн хамт олондоо баярлаа та хэд минь ирж үзээрэй гоё merchandise-нууд бол бас шагнал болгож өгж байгаа шүү тэгээд ирж үзээрэй хамгийн гол нь яг мэдээж хөтөлбөр merchandise шагналт гоё пицца нөгөө коктейл моктейлний шагналтай ингээл юмнууд байгаа. Гэхдээ тэд нар бол экстра зүгээр хамгийн гол юм нь том дэлгэцээр гоё том саундаар бөөнөрөө тухтай ингээ гоё мэд ингээ уунга хамт инээлтэд хамт моо гэлтэй мөө shit мэд гэлтэй ингээл хамт үзэх нь хамгийн гоё юм шүү дээ. Тийм болохоор нэг дээрээ мэдээлэл авах гэсэн Rusty Rind болоо гэсэн Instagram-аар дагаараа Rusty Talks гэсэн Facebook-ыг дагаараа мэдээлэл аваарай. Тэгээд donation хийж дэмжээрэй. Гэхдээ тэрнээс илүү том donation бол хийж байгаа үйл ажиллагаа контентуудад маань идэвхтэй оролцох ялангуяа үйл ажиллагаанд оролцсон илүү том дэмжлэг болно шүү гэдгийг хэлмээрэн тэг контентээр мэдээж member бас болж болно шүү. Member-үүдтэй зориулаад сар болгон tier list бичлэг энэ төр бас орж байгаа гадаад байгаа монголчууд маань member болж болно шүү. Тэгээд дэмжээрэй. Баярлалаа. Дараагийнхаа видео контент үйл ажиллагаар уулзтлаа баяр та.